За сайн байцгаана уу манай Шороо мах хоттой өхөр охин материал ордныхны 4-р сарын төлөв гэсэн онцлог эхэлж байна. За манай Шороо мах хоттой хүмүүс энэ сард одоо нэлээд сайхан амжилттай эд баялаг цугларсан, дэлгэрсэн сайхан сар байна. За ялангуяа одоо карьерийн өсөлт байна. За мөн одоо карьерийн өсөлт одоо шинэ одоо ажил одоо шинэ саналууд за ингэж карьер өсөж одоо нэр хүнд өсөж тэлэж одоо дарга зэрэг болсноор эд материал одоо юу гэдгийг мөнгө санхүү бас одоо баталгаажих одоо юу гэдгийг ийм мөнгө төгрөг одоо ирэх ийм магадaltaй. За энэ дээр бүр юу гэсэн байна вэ? Би уншиж өгье л та бүхэнд. Энэ attract prosperity гэдэг юм дээр мөнгө бол одоо танилуу яг л одоо river тий ус одоо гол шиг урсаж ирнэ л гэсэн. Тэгэхээр зэрэг энэ миний энд харж байгаагаар одоо энэ дээр бол одоо opportunities одоо waiting for you гэсэн байж байгаа. Тэгэхээр би энийг одоо танд бол одоо энэ дээр ч гэсэн хэлж байна л да. Яах аргагүй одоо танд одоо шинэ ажлын санал эсвэл шинэ бизнесийн санал ярина. Энэ бизнесийн санал энэ одоо ажлын санал бол одоо таныг одоо мөнгө рүү хүргэх одоо мөнгө одоо тэгж танил урсаж орж ирэх юм юмны сайхан их усүр болж байгаа юм шиг. За энийг одоо бас дагалдуулаад энд одоо танд hard work head гэж. Тэгэхээр зэрэг маш их одоо бас ажиллах хэрэгтэй. Ажиллахгүй бол одоо мөнгө хаанаас орж ирэх вүлээ дээ, тийм ээ. Тэгэхээр их ажил таныг хүлээж байна гэж ойлгоорой. За ингээд наривчлан энд харах юм бол одоо манай Шороо мах хоттой улсууд одоо олонний дунд одоо нэр хүнд нөссөн. За одоо магадгүй одоо ямар дэлгэцийн ажил хийдэг одоо YouTube одоо ямар олныг одоо татах одоо үйлчилгээний байгууллага юу ч байдгийг. За ийм улсууд бол одоо хүн их татахны, хүмүүс танд татагдахны тийм ингэж ойлгоорой. За энийг одоо бас түрүүн миний одоо дагалдах юмтай энийг хит их одоо нэр хүндэд одоо шунаж одоо элдв одоо болох бодохгүй юм ярих эсвэл одоо хит их нэр хүндэд шунаж одоо эсвэл одоо зохисгүй үйлдэл гаргах тийм ээ одоо бодлогогүй зүйл ярих гих мэтчлэн зүйлсээс одоо нэг сэтгэлийн хөөрөл харагдаад байна л та энд. Тэгэхээр зэрэг тийм зүйлсээ аль болох одоо татгалзаарай. За энд одоо би одоо түрүүний уншлага дээр ярьсан санагдаж байх юм одоо энэ одоо хэдийгээр юм боломж гарч одоо мөнгөн санхүү нэмэгдэж байгаа боловч одоо эргэн тойронд таныг одоо шимэгч нар байна гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг энд бас тийм л юм харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ зүйлсийг одоо яаж нэг тийш нь болгох вэ? Яаж өөрийгөө одоо энэ дээр бүр free yourself гэж байна шүү. Тэгэхээр зэрэг өөрийгөө чөлөөлөх янз бүрийн одоо нөгөө ямар зан баяжхад цаад гэдэг үлээд одоо тийм налчгансан зан шалчгансан зан тийм ээ. Тэгэхээр зэрэг налчих шалчих гэдэлгүй одоо нэг тийш нь болгочих юм бол одоо бас ирээдүйд бас хэрэгтэй юм гэсэн. За энэ дээр одоо яах аргагүй энд одоо бага мөнгө биш шүү. Их мөнгө шүү. Ихэхэн хэмжээний. Энэ хоёр картыг та харж байна уу? Энэ мөнгө, энэ бэлэг. Тэгэхээр зэрэг энэ одоо бүр одоо хорвоо ертөнцөөс өгж байгаа бэлэг бас дээр нь одоо цаг нь болсон юм шиг тийм ээ. Таны одоо хүн одоо нөгөө шаазгаа шиг алга байдаг гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо энэ үе бол одоо таны одоо мөнгө татдаг одоо эсвэл одоо мөнгөтэй болох цаг нь мөн өөч гэх юм уу.
За тэгэхээр зэрэг энэ одоо 4-р сард эхэлсэн энэ шинэ бизнес одоо шинэ ажил одоо танд одоо мөнгө урсан орж ирэх ийм сайхан эхлэл юм аа, ийм сайхан ажил юм аа гэсэн байна. За тэрэн дээр одоо бас хит их нэр хүндэд шомжтой элдв бос үйл ажиллагаа явуулахаас одоо бас татгалзаараа тийм ээ. За энэ дээр одоо бас dealing with woman гэсэн за тэгэхээр зэрэг ямар нэг эмэгтэй хүнтэй холбоотой. За энэ эмэгтэй хүн одоо танд ямар нэг санал дэвшүүлэх одоо тийм ээ. Эсвэл одоо бизнесийн санал явуулах одоо ямаас урьдчилуулах одоо яах ч үгүй. За ийм үйл ажиллагаа энд одоо энэ эхэлсэн энэ 4-р сард ажил бол одоо эргэлдээд л мөнгө ороод л байна гэсэн үг. За тийм гоё юм харагдаж байна. За тэгээд манай одоо Шоромох хоттой улсууд угаасаа одоо мөнгө татах юм өвдөстэй хүмүүс байдаг. Одоо бас их дипломат харьцааг бас эрхэмлээрэй гэсэн байна тийм ээ. Тэгэхээр зэрэг альва одоо нэр хүнд одоо өсөж одоо олны танил болж эсвэл одоо мөнгө төгрөг орж ирэхин хэрээр бас generous байгаарай тийм ээ. Хүмүүстэй бас хуваалцах тэг дахих хувийн заавалчгүй одоо бас хуваалцаж байгаарай гэсэн юм байж байна. За энэ дээр одоо бас дипломат харьцааг одоо бас эрхэмлээрэй тийм ээ. Ерөнхийдөө бол яг төв төвшин байгаарай л гэсэн үг шүү. За ийм зүйлсүүдийг анхаарнаа. За энэ дээр одоо за тэгээд энэ дээр одоо бас за хайр сэтгэлийн асуудал дээр манай одоо Шоромох хоттой улсууд одоо салсан нийлсэн эсвэл хоёр тустай байгаа улсууд бол одоо буцаж тэр хүн буцаж ирэх үү гэж байгаа бол тэр буцаж ирнэ. За тэгээ энэ хүнд одоо шанс өгөөд үзье тийм ээ. Эргэж нэг одоо харьцаагаа хараа тийм гэсэн ийм мессеж өгч байна. За энэ дээр ийм гарчгаад байгаа юм. Тэгэхээр энэ одоо миний нөгөө түрүүний хэлсэн одоо нөгөө өөрийгөө зовоож байгаа зүйлсээ салах гэдэг л юм харагдаад байна да. Одоо ер нь тийм ээ нэг налаг шалга гэдэггүй ийм зүйлсээс одоо салахгүй бол одоо таныг бас хүүхэн ороосон юм байж байна. За ямар ч байсан тэгээд хайртай хүмүүс буцаж нийлэх нь байна гэж ойлгох ёстой байгаа. Маргалтсан, заргалтсан болвол за тэгээ энэ дээр одоо бас одоо та хоёр нэг төр зур одоо тусдаа бас норч гэдэг юм уу. Аль эсвэл одоо салснаар одоо энэ хүн их юм ойлгосон юм шиг харагдаж байна л да. Одоо энэ харьцааг санагдсан одоо таны үн цэнийг мэдэрсэн ч гэдэг юм уу. Ийм мэдрэмж үйж юм тий. Тэгэхээр энэ хүнд одоо бас боломж олгох нэ зарим нэгэн за зарим нэг нь болохоор зэрэг энэ сард одоо би энэ нэг юм сайхан бас хайрын армаас за энэ хүн яхаарахгүй юм ноён хүн байна тийм ээ. Энэ love story эхэлж байгаа юм шиг тийм. За эсвэл одоо та хоёр салаад буцаад нийлэхдээ одоо анх учирч байгаа юм шиг ийм сайхан мэдрэмж төрөх тийм ээ. Ийм магадлалтай. За манай синглчүүд бол одоо бас шинэ армаас үүсгэхтэй шинэ love story одоо эхлэх за ийм магадлалтай юм аа. За мөн одоо энэ их ажлын их одоо ажиллаж байгаа би их ажил хүлээж байна гэсэн энэний дундуур одоо заавалчгүй өөртөө одоо цаг гаргаж одоо амраараа гэсэн ийм юм биш шүү. Мөн одоо таныг одоо олон сайхан сюрпрайзууд хүлээж байна тийм ээ. За энэ дээр одоо түрүүний миний хэлсэнчлэн одоо шинэ ажлын сан шинэ хайр за их л сайхан зүйлсээр дүүрэн байх нэ. За энэ дээр одоо бас чухал шийдвэрүүдийг гаргах болох нь байна шүү. Энэ дээр одоо миний түрүүн хэлдэг шиг
одоо наашаал гэдэлгүй одоо бас шийдвэрийг гаргахгүй хойшлууснаар одоо та өөрөө өөртөө одоо бас асуудал нэмж байгаа юм шиг ийм харагдаж байна. Мөн одоо бас хэлэхэд overthinking гарсан байж байгаа. Тэгэхээр одоо нөгөө ургуулan боддог үйл ажиллагаа эхэлсэн. Одоо ийм сайхан юм гэж юу ах вэ? Одоо ер нь энийг нотач гэдэг юм эсвэл одоо шийдвэр гаргаж чадахгүй олон юу ах юм асуудалтай харагдаж байх юм. За ингээд та бүхэндээ одоо 4-р сарын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн өрөөй. Та бүхэн хувийн уншлага сонирхож байвал одоо миний Facebook пэйж болох Монгол Стар Тарифтаар орж мэдээлэл аваарай. За ингээд та бүхэнд талархлаа. Миний ажлыг дэмжиж одоо ханд өргөж мөн одоо лайк, subscribe, за мөн одоо коммент бичиж байгаа улсуудтай одоо баярлалаа. За ингээд баярлалаа баяртай.